Хүний эрхийн үндэсний комиссаас улсын хэмжээнд хүүхэд бүр ялагч, хүүхэд бүр хамгаалагч хүүхдийн марафоныг 6 насны ангилаар 6-аас 16 насны хүүхдүүдийг оролцуулан 3 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь үе тэнгийн дээрхлэлт, ялгуурлан гадуурхалтыг дасган зогсоох, түүний хор уршиг сөрөг үр дагаврыг сурчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой юм а. Марафонд улсын хэмжээнд 13,756 хүүхэд хүч авахт самбаагаан сорихын зэрэгцээ, үе тэнгийн хамгаалах зөв харилцаа хандлагыг түгээн дэлгэрүүлэх үжил санаанд нэгдсэн байна. Аранхай аймгийн хувьд бол энэ онд бид анхны удаага хүүхдийн марафоныг зохион байгууллаа. За өнөөдрийн марафон арга хэмжээнд бол 2009 хүүхдүүд бүртгүүлсэн. Нийтдээ 3 насны ангиллаар хамгийн олон наснд бол 11-ээс 13 наснд бол 900 хүүхэд гүйж оролцлоо. Марафон гүйцэтгэх маань өөрөө бас энэ хүүхэд багчуудыг бас өсвөр бага наснаас хүүхдээр зөв хичээлэг, нэмэр спортоор хичээлэгтэй бас зөв үр дүнтэй хичээл суур болж өгч байгаа. Дээрээс нь бол бас энэ марафоны онцлог маань өөрөө бас энэ Аранхай аймгийн бие нөөц спортын салбар үйлчлэгчтэй 90 жилийн хүрээнд болж байгаагаас онцлог болж байна. Марафон болсон 17 аймгаас хамгийн өндөр оролцоотой нь Аранхай аймаг байж 2103 хүүхэд хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл 8-аас 10 наснд 480 хүүхэд 1.5 км-т, 11-ээс 13 насны 900 хүүхэд 2.5 км-т, 14-өөс 16 наснд 641 хүүхэд 3.5 км-т гүйж оролцжээ. Хүүхдийн марафонд цэнхэр их таймаар өндөр улаан, захир, хашаад, булган, чулууд, эрдэнэ улган сумдаас хүүхдүүд оролцжээ. Аймаг сумдын хамтын ажиллагаа зохион байгуулалтын үр дүнг харууллаа хэмээн хүний эрхийн үндэсний комиссоос онцолжээ. Хүүхдийн марафонд оролцсон хүүхэд бүр ялагч, хүүхэд бүр хамгаалагч байлаа. 10 гэдэг би 4-р би бэлтээгүй тэгсээд нэг ороод үзчихье гэсэн. Тэгсэн чинь ороод үзээд алтан медаль авлаа. Би наман гүрийн жандар 11 бас ирээрээ 5 дахь сургуулийн би марафонд орох гэж өмнөд доод нэгтгэж бэлтчихсэн. 8-аас 10 нас дөрвийн байнгын 8 дугаар ирээрээ 10 дугаар байр ирээрээ гоё ялаа. Тэгээд ангийнхаа хамгийн гурд нь би тэгээд марафоны бүлтэнд оройчуд гэж 8 дугаар байранд орч чадлаа. Тэгээд маш их баяртай байна. Ер нь их бэлтээгүй. Тэгээд яг хүүхгүй байж байгаа төлөө боловсруулахын тулд тэгээд жоохон бэлтээж байгаа шүү. Амар баяртай. Тэгээд өөрийгөө яг алтан медаль авах гэж төсөөлөөгүй. Марафонд хүсний сэтгэл гэвэл юу ч гэсэн өөрөөсөө ах хүүхдүүдэд оролдоод 1-р байранд орсдоо баяртай. Өөрийгөө яаж зэм шиг өдрөж ирж байна. Үнэхээр гоё мэдрэмж төрж байна. Тэгээд миний оролцсон хамгийн анхны марафон болохоор түрүүлсэндээ маш их баяртай байна. Тэгээд татгалжуулсан багштай бас баярлалаа гэж. Марафоны үеэр хүүхдүүдийн аюулгүй байдал эрүүл мэндийг хангахад онцгой анхаарч аймгийн цэцэргийн тамгын газар, хүүхдүүд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, биеийн тамир спортын газар, эрүүл мэндийн газар, цагдаагийн газар зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна.